Орос Хятадын Тэнгисийн цэргийн хамтарсан далайн хамтын ажиллагаа 2012 сургуульд 4-р сарын 22-ноос 27-ны өдрүүд Шар тэнгисийн усан санд эхэллээ гэж энэхүү сургуулийн Оросын талын дарга Оросын улбаны улсын Тэнгисийн цэргийн флотын Жанжин штабын оролч дарга Леонид Суханов мэдгдлээ. Далайн хамтын ажиллагаа 2012 сургуулийн Хятадын талын дарга Хятадын ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний командын оролч дарга Дин Ипин Тэнгисийн хамтарсан сургуулийн эхлэлийн зорилтуудыг тодорхойлов. Шар тэнгисийн хамтарсан сургуультанд Орос Хятадын 20 гаруй балдын хөлөг онгоц оролцож байна. Хамтарсан тэнгисийн сургуульд нь сүүлийн жилүүдэд хамгийн их цар үетэй явагдаж байгаагаараа онцлогтой байна. Тэнгисийн цэргийн сургуулийн үндсэн зорилго нь Орос Хятадын стратегийн түншлэлийг бэхжүүлэх, дэлхийд дахинд болон Азад инх тайван доктортой байдлыг хангах үүднээс аливаа гадны төрөмөлд цохид өгөхөд бэлэн байх явдал гэж үзэж байна. Сургуулийн явцад зэвсэг мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, тэнгисийн коммуникацийг хамгаалах, тэнгист хамтын ажиллагааны стратегийг боловсруулахаар төлөвлөж байна.